Сайн байцгаана уу? Cardiologist Club-ийн зүгээс энэ өдрийн мэндийг төвшүүлье. Энэ удаад бид хөхрөх шинж бүхий зүрхний гажууд дотроос хамгийн олондоо тохиолддог tetralogy of Fallot буюу Falloгийн дөрвөлийн талаар ярилцсан. Энэхүү гажгийн тухай анх Францын эмч Fallot 1888 онд тодорхой бичсэн байна. Дөрвөл гэж нэрлэсний учир нь дөрвөн гаж хөгжлөөс бүрддэг учраас Falloгийн дөрвөл буюу дөрвөл гэж нэрлсэн байгаа. Үүнд юу багтж байгаа вэ гэхээр баруун ховдлын гарах хэсгийн уушгины артерийн нарийсал, ховдол хоорондын таславчийн дээд цоорхой, гол судасны амсар маань баруун тийш хазаах, баруун ховдлын томролт гэсэн энэхүү дөрвөн гаж хөгжлөөс бүрдсэн нийлмэл гажгийг бол Falloгийн дөрвөл гэж нэрлэнэ. Энэ гажиг нь элбэг тохиолддог ба зүрхний төрөлхийн бүх гажгийн 10-аас 15%-ийг хөх гажгийн 50-аас 75%-ийг эзэлдэг. За энэхүү гажгийн бүрэлдэхүүнд орж буй дөрвөн гаж хөгжлийн талаар ярихаас өмнө бүгдээрээ зүрхний хэвийн үйл ажиллагаагаа эргэн нэг саная. Их эргэлтээс хураагдаж ирсэн нүүрс хүчлийн хийгээр баяцсан хүчил төрөгч багтай венийн цус нь зүрхний баруун тусгуурт эхлээд орж ирнэ. Баруун тусгуураас баруун ховдол цус цааш дамжиж байгаа. Эндээс цусыг энэхүү цэнхэр өнгөөр дүрсэлсэн уушгины артерийн судас руу шахаснаар цусны бага эргэлтэнд оруулна. Инхээр уушгины артерийн судсаар нүүрс хүчлийн хийгээр баяцсан венийн цус урсж байна гэсэн үг. Уул нь бол бидний мэдж байгаагаар бүх артерийн судсаар хүчил төрөгчөөр баяцсан артерийн цус маань явж байдаг хэдий ч уушгины артериар венийн цус зөвөрлөгдөж байгаамаа. Уушгинаас хүчил төрөгчөөр баяцсан цус уушгины венээр зүрхний зүүн тусгуурт орж ирнэ. Эндээс энэхүү цус маань зүүн хавдал руу цаашлаад аортын цэслэмжтэйгээр биед хүчил төрөгч бүхий цусыг хүргэнэ. Falloгийн дөрвөлн дээр дурдсанчлан дөрвөн гаж хөгжлөөс бүрдэнэ. Үндсэн гажиг нь цусны эргэлтийн алдагдлыг тодорхойлж байгаа уушгины артерийн голдуу язорын буюу хавсарсан нарийсал ховор тохиолдолд хавхлагын гажиг байна. Хамгийн хүнд хэлбэр нь уушгины артерийн багны гипопласи буюу апласи юм а. Уушгины артерийн нарийслын зэрэгээс цусны эргэлтийн алдагдал хамаарна. Уушгины артерийн нарийсал илэрхий байвал баруун ховдлоос бага эргэлтэнд орох цус саадтай учраас баруун ховдлын венийн цусны үлдэх зэсэг нь гол судас руу шахагдана. Энэхүү нүүрс хүчлийн хийгээр баяцсан венийн цус нь гол судас руу ороод хөхрөлттэй гажгийг үүсгэх үндсэн шалтгаан болж байгаа. Харин уушгины артерийн нарийсал дунд зэрэг байх юм бол баруун ховдлоос бага эргэлтэнд цус ороход саад бага учраас хүүхэд 50 байх үед баруун ховдлын агшилтын даралт зүүн ховдлынхаас бага байдаг учраас зүүн ховдлын цус харин ховдол хоорондын таславчийн цаорхоогоор шахагдан баруун ховдолд орж ирнэ. Өөрөөр хэлэх юм бол тэрийн цус нь эргээд баруун ховдол руу орж ирж байгаа учраас энэ үед бол цагаан гажиг буюу хөхрөлтгүй хэлбэрт бол энэ хэлбэр нь бол хамаарагддаг. Гэхдээ энэ үед бол зүүн ховдлын цус нь баруун ховдол руу ховдол хоорондын цаорхоогоор дамжиж орж ирээд байгаа учраас бага эргэлтийн цусны минутын эзлэгүүнийг ихсэгдэг. Цус эргэлтийн ийм өөрчлөлт Falloгийн дөрвөлийн сая дурдсанчлан цагаан гажиг буюу хөхрөлтгүй хэлбэрт ажиглагддаг. Хоёр дахь гаж хөгжил бол олон судлаачдын санал нэгдэж байгаагаар уушгины артерийн нарийслаас болж баруун ховдлын булчингийн ажил ихссэний улмаас үүссэн баруун ховдлын булчингийн томролт буюу гипертрофи байгаамаа. Falloгийн дөрвөлийн цусны эргэлтийг багасгах энэгших механизм нь баруун ховдлын томролт ба судаснуудын торолсон холбоос буюу коллатерал бөгөөд үүний үрээр уушгинд цусны эргэлт сайжирдаг. Өмнө нь зурсанчлан зүрхний хэвийн антумын бүтцийг бид бүхэн харж байна. Харин Falloгийн дөрвөлийн үед баруун ховдол томорсноос баруун талдаа үнцгтэй мэт англиар бүт буюу монголоор шага хэлбэртэй харагдана. Энэхүү эмгэг өөрчлөлт нь Falloгийн дөрвөлийн хүнд хэлбэрийн үед илүүтэйгээр эргэнтгийн зурагт ажиглагддаг. Falloгийн дөрвөлийн баруун ховдлын хэв шинжит энэхүү зүрхний дутагдал нь чухал биш юм. Дээр дурдсанчлан гол хоёр энэгшүүлэх механизмын нэг болж өгж байгаа. Зүрх баруун тийш буюу хөндлөөш томорч эмнэлзүүд төвд байрлалтай зүрхний овгор илэрдэг. Гурав дахь эмгэг өөрчлөлтийн талаар ярилцъя. Бид энд энэхүү нүхийг зурчихъя. Энэ нь ховдол хоорондын таславчийн хаанч байрлаж болно. Үүнийг ховдол хоорондын таславчийн цоорхой гэж нэрлэдэг. Энгийнээр таславчийн хооронд нүх үүссэн гэж ойлгож болно. Үүний улмаас баруун зүүн ховдлын хооронд цус холилдно. Дөрөв дэх гаж хөгжил бол гол судасны амсар баруун тийш хазаах байдлаар илэрдэг. Үүний улмаас аорт баруун болон зүүн ховдлын аль альнаас нь цус авах нөхцөл бүрдэнэ. Энэ хэсгийг дахин зуръя. Ингэснээр гол судас илүү баруун тийш буюу төвдөө бүтцтэй харагдаж байна.
Гол судасны хавхлага нь гэхдээ ямар нэгэн стеноз байхгүй зөв бүрдэлтэй гэдгийг санах хэрэгтэй. Ховдол хоорондын тасалбарын цорхойн том уушигны артерийн нарийсэл илэрхий үед баруун ховдлоос бага эргэлтэнд орох цус нь саадтай учраас баруун ховдлын венийн цус үлэмж гисэн гол судас руу шахагдан ордог талаар мөн урданд дурдсан байгаа. Фаллогийн дөрвөлийн гажгийн бүрэлдэхүүнд орж буй дөрвөн гаж хөгжлийг илэрхийлсэн зурган дээр цусны эргэлтийг шинээр харуулъя. Баруун тасгуурт орж ирсэн цус ховдол руу дамжих процесс хэвэн. Харин баруун ховдлоос уушигны артерийн нарийсан нүх рүү цус шахагдах нь саадтай болсон байна. Уушигны артерийн нарийслын зэрэг ховдол хоорондын таславчийн цорхойн хэмжээнээс цусны эргэлтийн алдагдал хамаардаг. Ховдол хоорондын таславчийн цорхойн том уушигны артерийн нарийсл илэрхий байх юм бол баруун ховдлоос бага эргэлтэнд орох цус саадтай учраас баруун ховдлын венийн цусны ихэнх хэсэг нь баруун тийш хазаалттай энэхүү гол судас руу шахагдан орж хөх гажиг эмнэлзүүд хуралд ажиглагдана. За энэхүү бид ямагт цус хамгийн хялбар замаар явдаг гэдгийг мэдгэн дээрх механизмыг хялбараар ойлгоход төхөмтэй болно. Энэхүү аортоос бие түргэгдэх цус нь холимог буюу үүнийг бид хөх ягаан өнгөөр тэмдэглэсэн. Энэхүү дөрвөн гач хөгжлийн илэрлэл нь янз бүртгүүл хүчил төрөгчийн сатурацаараа эмнэлзүүд ялгагддаг. Уушигны артерийн нарийслын зэрэг баруун ховдлын томролт болон таславч хоорондын цоорхын хэмжээ зэргээс эмнэлзүү хүндрэл тавилан хамаарна. Заримдаа фаллогийн дөрвөл эмэгтэй хүүхдийн биеийн байдал гинт хурдан хугацаанд муудаж амьсгалж чадахгүй болдог. Энэ нь уушигны артер болон уушигны эсэргүүцэл гинт тэгсэнтэй холбоотой. Улмаар баруун ховдлоос уушиг руу цус ороход хэцүү болж венийн цус баруун хэлбэсэн гол судасаар дамжин бүх биеэр тархдаг. Энэхүү эмнэлзүүд явах, гөөх, шатаар өксөх, тоглох зэрэг ачаалал авсны дараа биеийн байдал гинт муудаж завираа багасгахын тулд албадмал байрлалд ордог. Тухайлбал өвдгөө цээжин дээр шахан атиж явгансан үүнийг муурын суулт гэж нэрлэнэ. Энэ нь ихэвчлэн бага насны хүүхдэд тохиолддог ба бага наснд нь эмчлэх шаардлагатай байдаг. Эмгэг жамын хувьд хоёр процесс явагдаж байгаа. Хөдөлгөөн их хийснээр хүүхэд гүйж, тоглож, харайж гүйснээр булчингийн арга гэсний булчингийн хүчил төрөгчийн хэрэгцээ ихснээр цусан дахь хүчил төрөгчийн агуулмж багасна. Ингэснээр зүрхэнд хүчил төрөгчийн агуулмжт багатай цус ирдэг. Мөн цусан дахь хүчил төрөгчийн агуулмж буурсантай холбоотойгоор хэрэгцээтэй хэмжээний тэжээл авахын тулд захын судас тэлдэг. Зүрхэнд ирсэн хүчил төрөгчийн агуулмж багатай цус аортаар дамжин бүх биеэр тархан захын эргэтний хөхрөл буюу цяноос илэрнэ. Иймээс ийм эмэгтэй хүний нүүрэнд хөх байна. 50 үед баруун ховдлын агшилтын даралцсан ховдлынхаас бага байдаг тул зүүн ховдлоос цус ховдол хоорондын таславчийн цоргоогоор шахагдан баруун ховдолд орж ирэн хүчил төрөгчийн ханууж багатай цус биеэр эргэлдэн цяноосыг улам нэмэгдүүлдэг. Албадмал байрлал буюу муурын суулт нь хүчил төрөгчийн хэрэгцээг бууруулж цусан дахь хүчил төрөгчийн хэмжээг ихсэгдэг. Мөн захын судасны эсэргүүцэл ихсэж уушигны артерт цусны гүйдэл ихснэ. Албадмал байрлал буюу муурын суулт нь хүчил төрөгчийн хэрэгцээг бууруулж цусан дахь хүчил төрөгчийн хэмжээг ихсэгдэг. Мөн захын судасны эсэргүүцэл ихсний улмаас уушигны артер цусны гүйдэл ихснэ. Ингэснээр эмнэлзүүд хүүхдийн хөхрөлт багасч хүүхэд амьсгалахад илүү хялбар болж ирдэг. За энэхүү энэ удаагийн видео үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.